За таныг энэ нэвтрүүлэгт урих болсны шалтгаан нь саяхан Хятадын Гуанчжоу хотод болсон одоо олон улсын экспог үзээ тийм сэтгэл төрлөлд тэр ард түмэнд үнэхээр технологи байна. Технологи гэдэг ямар гайхамшигтай юм гэдгийг дэлхийн нийтэд харуулж байна л. Тэгээд танай сургуулийн хажууд Шинэ Монгол ахлах сургуулийг бол бүгдээрээ мэднэ. Бүрэн дүн сургуулийг. Тэгээд Шинэ Монгол технологийн дээд сургууль бас 2 жилийн өмнө байгуулагдсан тийм ээ. Тэгэхээр энэ талаар хоёулаа ярилцлага эхлэдэг хөө. Монголд өнөөдөр технологи гэж байна уу? Энэ дээр анхаарч байгаа одоо төр засгийн бодлого нь ямар байдгийг, сургалт нь ямар байдгийг. За гоё юм үзээд ирсэн байна. Үнэхээр Монгол улс бол одоо зүгээр л худалдааны улс гэдэг шиг тийм ээ. Зүгээр худалдаан авалт хийдэг, янз бүрийн хийдэг. Тэгээ өнөөдөр бид нар технологи оруулж ирж үйлдвэрлэгч улс болох хэвээр. Ер нь тийм их л яригддаг л да бодлогын хэмжээнд бол цаасан дээр бол нэлээд сайн буудсан байдаг. Тэгээ миний хувьд бол үнэхээр яг өөрөө чигтэй ч адилхан. Япон бол бас технологиороос өндөр л да. Япон тийм үзэсгэлэнгүүд үзэх юм бол бүр шоконд орно гэдэг шиг юм байна. Тэгээд би ч өөрөө тэр шокийг ингээ үзэж харж ирж явсаар хагаад ямар ч гэсэн өөрийнхөө энэ бүрэн дунд сургууль, ахлах сургуулийн хөл дээр нь босч ирээд за дараагийн алхам бол яалтч технологиор орно гэд. Тэгээ өнгөрсөн жилийн 9 сард бид нар Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол техник инженерийн коллеж гэдэг 2 сургууль зэрэг нээсэн юм аа. За. Тий 2 техник инженерийн коллеж бас байгаа юм байна шүү. Бага тий. Энэ нь бол нөгөө яг Японы Косен гэж яригддаг 5 жилийн сургалтаа дунд сургууль төгсөөд 5 жил сурдаг юм. Гараараа юм хийдэг хүмүүсийг хийдэг ийм сургууль бас. За 12 дугаар ангид төгсөөд орох юм уу? Биш. 9 дугаар анги төгсөөд 12 дугаар жилийн гэрчлэгийг авангаа дээр нь 2 жил сураад ингээд авдаг. Энэ Косен гэдэг. Энэ бол Японы бүр ягаад Японч юу л хийгээд идэв гэвэл ийм гараараа хийдэг хэсэг хүмүүсийг гаргацдаг байж идэв. Тэрийг бас оруулж ирсэн юм аа. За өөрөө чи ярьж байгаа тэр технологи гэдгийг нь бол мэдээж яг тэр сургалт зүгээр манайх ч юм бол ингээд сургадаг их сургуулиуд байгаа байхгүй. Дээд сургуулиуд. Самбар дээр л онл яриад идэг. Томьёо бодуулаад идэг. Тийм хийгээд идэг. А өнөөдөр тийм практиктай нь хослсон судалгааны их сургууль. Өөрөөр research тийм өөрөө лабораторитой тэрэн дээр юм бодитоор хийж харж хийдэг ийм сургалт хэрэгтэй. Тэгэхээр манай сургууль бол сургадаг их сургуулиас судалгааны их сургууль руу болно гэсэн ийм зорилттой байна. Тэгэхээр үнэхээр Монгол улс өнөөдөр хаана явж байна гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр үнэхээр бид нар яг технологи ярих юм бол үнэхээр нөгөө зүгээр бизнес жижиг хэн бизнес хайж явсан хүн чинь бүр нөгөө тэрийг хараад Монгол хүнийхээ хувьд бүр сүүлдээ гутраад технологи эзэмшсэн ард түмэн гэдэг бол үнэхээр өөр байгаа байхгүй. Гэтэл бид нар өнөөдөр тэр тухай мэдгчгүй л явж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ асар олон дээд сургуультай бүгдээрээ хуульч, бүгдээрээ улс төр судлаач, сэтгүүлч болдог. Гэтэл яг нөгөө хийдэг улсыг үүрээд явдаг тэр технологи эзэмшдэг тэр мэрэгчлэн байхгүй. Жишээ нь одоо инженерчлэл гэж бол манай улсад байхгүй юм шиг. За бас арайч тэгж хэлдэг. Ер нь чадвартай мундаг залуучууд их байгаа. Саяхан Монгол Улсын их сургуулийн одоо багш Лодо Аравсал гэдэг сонинд аягүй гоё ярилцлага өгсөн байсан. Өнөөдөр Монгол улс ингэж өгчих хэрэгтэй. Тэгээ үйлдвэрлэгч улс болё. Тэгээ дараа нь бүтээгч улс болё. Гэсэн энэ чиглэлээр их сайхан ярилцлага өгсөн байсан л да. Тэгэхээр инженерчил байгаа зүгээр бид нар зөвл бодлогоор л дэмжиж чухал байна. Би бол одоо ингээд сургуулаа байгуулсан. Надад бол одоо бодлогын дэмжлэг аягүй л хэрэгтэй. Ер нь дэмжиж байгаа юу? Төр засгаас дэмжлэг хүсдэг юм уу да? Тийм, төр засаг алтай мэдээж дэмжлэг хүсэх чи бид нар ингээ хувийнхан бол өөрсдийнхөө хүчээр наад захын хууль эрхцэн орчнуудыг их сайхан бүрдүүлээд өгөх тийм ээ. Ямар ч байсан биднийг бол дэмжиж сургууль маань их сайхан богино хугацаанд сайхан байгуулагдсан. Гэхдээ энэ сургуулийг бол зөвхөн би байгуулсан юм шиг л дээ. Монгол Улсын их сургууль олон жил дуршлагтай ажилласан. Ган зэрэг гэдэг эрдэмтэн өөрөө химийн ухааны доктор, бас техникийн ухааны доктор энэ хүн маань манай сургуулийн захирал битээр нийлж байгуулсан л да. Тэр Косен гэж яриад байгааг нь өөрөө яг тэр Косенд Японд сураад Тошибагийн үйлдвэрт бас компанид ажиллаж байгаад ирсэн тэр залуутай нийлж байгуулах ч гэдэг юм. Ингээ яг хийх хүмүүс гараад ирсэн. Би бол яг сургуулийн менежмент талаа, сургууль гэдэг нэг юм байх хэвээр сурагчтай ингэж төлөвшүүлж хөгжүүлж давхар сургалт гэдэг төршлөг байгаад нөгөө хэд маань технологи инженерчлийн чиглэлийнхаа нэлээд туршлагатай хүмүүс. Ингээ бид нар хамтарч байна. Тэгэхээр одоо энэний маань бидний гаргад дэвшил тавихтай биднийхэн чинь гадныхнаар нэг их төсөл хийх гэл ингээд зөндөө юм байгаа. Тэгэхээр бид нар бол
нэрийн дэвсэл технологи руу одоо ингээд орно. Эхний жил гэхээр яг ерөнхий эрдэмэл хичээл явагдчихлаа л да энэ жил. Одоо хоёр дахь жилээс бид танаа шинэ Монгол технологийн дэд сургууль чи ямар ангитай юм бэ? Миний сонсноор бол нано технологи гэж байна. Биотехнологи гэж байна. Тий, биотехнологи. Тэгээ энд бол их сонь содон сонсогдоод байгаа л да. Тэгээ нано технологи, биотехнологи нь өөрөө нэг юм. За дээр нь одоо хүрээлэн буй орчны инженерчил гэдэг юм те. Одоо өөрөө чи яриад байгаа шиг. Тэгээд цааш нь байдаг тийм ээ. Цахилгааны инженер, барилгын инженер, за химийн инженер гэдэг энэ бас шинэ салбар. Тэгээд механик инженер гэдэг ингээд 8 мэрэгжил байгаа юм манайх л үндсэн байдаг. Тэгээ энэ дотроос жишээлбэл нано био гэдээ ярьж шít. Энэ чиглэл бол дэлхийд бол аяг хүчээ аваад өгчсөн. Өнөөдөр Монголд бол ийм чиглэл байна л гэж яриад байгаа болохоос биш. Тийм сайн мэдэхгүй л байгаа шүү. Гэтэл хүүхдүүд мэдчихэд байна шүү дээ. Энийний зах зээл дэлхийд энэ нано инженерийн хүнд ажлын орон байртай маш их байгаа. Ийм мэрэгжилтнүүдээр дэлхийн том компаниуд их дутагдж байгаа. Ийм мэрэгжилтнүүдийг авахыг одоо санал болгож байгаа компаниуд. Гэтэл Монголд байхгүй. Би танаа ахлах сургуулийг төгссөн Бацай гэж охины тухай олж уншсан. Японд одоо биомедикал технологи чиглэлээр сургууль төгсөөд энэ нь бол анагаах ухааны технологи юм уу да тий? Одоо чи юм болчиход байгаа. Тэгчээд Монголд болохоор ажлын байр байхгүй. Нэг чиглэлээр инженер маань ганцаараа ингээд дангаараа тэр чиглэлийн инженер гэж хуучин ойлголт өнгөрөөд хидэн салбарын 2-3 салбарыг тэр хүн өөрөө мэдлэгтэй байж ээж тэгжээд тэр хүн жинхэнэ инженер болж байна. Жишээл өөрөө чи ярьж байгаа тэр Бацай маань одоо өөрөө хим технологиор бакалавра төгсөөд дараа нь юугаа болохоор биотехнологиор төгсөөд магистраа тэгээд докторийн ажлыг сайн өөрөө чи хийлээд байгаа. Одоо тишүү инженеринг эд эрхтний инженерчил гэж ярьж байгаа. Тэгэхээр яг энэ ангаах хүний эрхтэн тийм ээ хотоодыг тайрлаа гэхэд хотоод буцаагаад ургуулна ч гэдэг юм уу те зүрх шилжилтэн суулган ч гэдэг юм энэ нэг процесс шүү. Энийг бол эмчнэр бол нөгөө мэдсэслийн аргаар хийгээд байгаа бол энэ дээр инженерчил орж ирж байгаа. Тэр инженерийн тэгэхээр эд эрхтний инженерчил гэдэг бүр тэр нэр томьёо. Тэгээ энийгээрээ одоо Харвардд докторийн дараах сургалтанд сурж байгаа. Одоо тэр хүн тэгээд тэр охин Монголдо ирж ажлыг гэвч Монголд ажлын байр байхгүй. Тэг Монголд одоо хичээл заан та. Хичээл заах уу? Хичээл заан тэр сурсан юм. Америкт юм уу Японд бол ажлын байр байгаа. Байх маш өндөр цалинтай маш өндөр тийм судалгааны чиглэлээр явах ажлын байр байна. Одоо бол сургуулаа бол барьсан байгаа ш. Тэр үед бол мөрөөдөл байсан. Зургаа ингэж харуулад ярьж байсан. Одоо бол сургуулаа барьчихсан биз дээ. Тэгээд 1 жил болчиход. Тэ? Өөр юу шаардлагатай хэвээр? Ерөөсөө бид нар босгоно хийвэрээ. Зүгээр энэ жилийн хувьд бол бид нар чинь сая өнгөрсөн 3 сард барилга маань үндсэн Суурьа бол тэрний өмнө жил тавиад 6 сарын дотор барилгын ажил руугаа хит анхаарал өнгөрсөн жил явсан. Тэгээ нэг 50 оюутантай байгаа одоогоор. Гэхдээ бид зүгээр жил энэ ярьж байхад мөрөөдлөгөө ярьж исэн бол барилгаа бас их сонин төвхтэй л дээ 6 сарын дотор барьсан. Маш олон давхар барилгыг. Тэгээд барилгыг 6 сарын дотор барьсан. Одоо яг барьсан сургуулийн чинь төгсөг бид нар бас дэлгэцэнд өгсөн байгаа. Өгсөн байгаа. Энийг 6 сарын дотор барихтаа дам Монгол хүмүүс барьсан. Нэг ч одоо гадны хүн гэдэг юм хятад барилгач энэ төр барьээгүй. Тэгээд араас нь 22 компанитай бид нар гэрээ хийгээд араас нь шахаад монголчууд бол ийм хийж чаддаг юм аа гэдгийг бид нар нэгдүгээр энэ барилгаар харуулсан. Морин жилийн шилдэг барилгын нэг болсон. Тэгээд өөрөөсөө энэ дотор хичээлж байгаа. Тэгэхээр бидний одоо жилөтөө ер нь бид нар 2 ч удаа энэ open campus гэж одоо сургууль сурталчлах өдрөлөг хийж байгаа. 5 сарын 16-нд энд бол одоо сонирхсон маш их сонирхож байна л да. Тэгэхээр дэлхийн боловсролыг Монголдоо гэдэг сайхан ураа байгаад байдаг ш хүмүүс бид нар ч тийм ураатай. Тэгвэл бид нар бол нэг ураалаад үлдчих биш бодтоор нь хийн. Үнэхээр энийг ингээ босгож ирж хийхэд одоо лабораториуд авах, тоног төхөөрөмж авах гэдэг үнэхээр бас дэмжлэгүүд их л хэрэгтэй байна. Бид нар одоо барилга дээр л бүх хүчээ тавиад гаргачаад маш том өндөр зээлтэй ингээ сууж байгаа. Та их туршлагатай болсон юм шиг 15 жилийн өмнө шинэ Монгол ахлах сургуулийг байгуулахдаа хугацаанаас нэлээд хоцорч сургуулийн чинь байр ашиглалтанд орж ирсэн шүү дээ. 10 сарын 2 мөлөө 5 болж исэн бүр. Тий 5. Тий 9 сарын 1-нд хичээл эхэлчихэд байдаг. Барилга дуустдаггүй. Гэт таны одоо нар тэтгэсэн мөрөөдөл номон дээр энэ тухай байдаг л та. Тэгээ би сая таныг 6 сарын дотор барьсан гэхээр Куэмон хурдан туршлагач 15 жилийн дотор гээд би өөрийгөө тэгэд нэрлээд тааш барилгачин захирал нэр томьёо өөртөө өгсөн.
Яг ямар ч байсан ингээд нэг сургалтынхаа орчноо бүрдүүлж чаддаг байх нь нэгдүгээр захирлын нэг менежер гэдэг утгаараа их хэрэгтэй. Бусдаас ялгарх танаа сургуулийн одоо энэ л одоо шинэ Монголизм шүү. Энэ л бол одоо шинэ Монголыг илтгэдэг шүү гэж хэлэх яг юу байгаа вэ? Аль сургуулийнхаа хэмжээнд ярих вэ? Аль. Одоо та бол танд бол одоо бүрэн дунд сургууль байна. Дээрээс нь коллеж байна. Тэгээд технологийн дээд сургууль байна. Энийг ингээд багаас нь сураад төгссөн хүүхэд за одоо энэ шинэ Монгол юм шүү гэж ялгарх яг юу байгаа вэ? Бид нар ер нь төгсөгчдийгээ ярьдаг, суралцагчтай ярьдаг, хүүхдээ ярьдаг сургууль л та. Гол нь түүнээс одоо юу гэдгийг одоо ийм орчим байна, тийм байна гэхээс илүү хүүхдүүдийн амжилтыг ярьдаг, хүүхдүүдээрээ бахархдаг. Тэгээ сургуулийн соёл гэдэг юм хэвшилж чадсан сургууль. Сургууль гэдэг чинь өөрийн тийм соёлтой байх хэвээр. Маш тийм мундаг орчин баг юм. Тэгэхээр сургуулийн орчноо бүрдүүлж чадсан сургуулийн соёлтой ийм сургууль байна. Тэгэхээр сургуулийн соёл гэдэг элементийг ярил бас л урт яриа болно ш. Одоо хүүхдийн төлөвшил зөвхөн нэг хичээл дээр байх арцаа биш. Манай монголчууд ярьдаг те номын сурахгүй бол номхны сураа. Тэр муу айхтар үг шүү. Манайхаас тэр бол манай том үрээ бид нар ерөөсөө хүүхдийг ямар ч байсан тэр номхны сургыг төлөвшлтээр бол маш их том анхаардаг. Тэгэхээр тэр инженер хүн ч болоо тийм ээ одоо ирээдүйд. Гэхдээ энэ хүн бол инженер хүн гэж тэр мэдлэгийг олж авахаас өмнө эхлээд инженер хүн гэж ямар ёс зүйтэй хүн байх хэвээр ямар одоо үзэл бодолтой хүн байх хэвээр гэдгийг хэлж сургаж өгөөд тэгээд ямар хүлээцтэй ямар одоо харьцаантай тэг зорьсон зорилготой ямар тууштай байх уу гэдэг энэ бүх чанаруудыг л сайн өгдөг л байх хэвээр л да. Түүнээс одоо мундаг том мэдлэг өгөөд одоо зөмийн зэвсэг бүтээдэг тийм мэдлэгийг өгчлөө гэд тэгээд нөгөөх нь төлөвшөөгүй бол одоо энэ буруу юм хийж ш. Тэгэхээр Японуудад бас нэг энэ чанар л бидний Японоос л аваад байгаа зүйл л дээ. Японочууд бол ерөөсөө үзэл хандлагыг эхлээд аягүй сайн өгдөг ингээ хичээл дээр тийм ээ. Шинэ Монгол бүрэн дүнд сургуулийн тухай хоёулаа ярина, тусдаа ярина. Одоо тэр сургуулийг байгуулахдаа таавал одоо Япончуудын хөгжлийн нууц нь хүчрхэг ахлах сургууль байна гэдгийг олж мэдсэн. Тэрнээс тулгуурлаж сургуулаа байгуулсан гэж номон дээр бичсэн байсан л та. Тэгвэл шинэ Монгол технологийн дээд сургуулийн онцлог нь юу юм? Тэгэхээр бид нар бас л би л ахлах сургууль яг Японы нэг том охиныхоо сурж байсан ахлах сургуулийг хараад би чи их юм практик хүн байхгүй. Юм хараад сайн копи хийж чаддаг ч гэдэг юм нэг тийм бодоод онол гаргаж ирээл ингэстэ тэгстэ биш. Тэгээ өөрийн өмнө ажиллаж байсан дуршлаг. Би чи хөдөөний 10 жилд ажиллаж байсан, хотын 10 жилд ажиллаж байсан, хөдөө аж ахуйн дээд сургууль, Эрдэм боловсролын хүрээлэнгээд боловсролын бүх салбарт багшилсан, ажилтны хийсэн дуршлаг байгаад тэгээ Японы юмыг хараад ерөөсө копидэгээл энэ хэрэгтэй, энэ хэрэггүй юм байна. Монголынхаа энийг үлдээгээд явцдаг нэг тийм гүжирмэгч нэг тийм сайн холддог юм. Би харин таныг тийм нөгөө одоо боловсролын технологиг одоо яад Японоос одоо тагнуулдаж ирсэн гэх ч одоо хайшээ. Гэхдээ ямар ч гэсэн тэнд сурж авах хугацаанд та бүгдийг ингээд судлаад сурж авчираад Монголын хөрсөнд буулгаж чадсан л байгаа байхгүй тань. Тэгэхээр одоо би дээд сургуулийн хэмжээнд яриад байгаа. Тэгэхээр Токиогийн технологийн дээд сургууль гэж сургууль байгаа. Энийг манай ганц зэрэг захирал маань өөрөө тэнд доктор хамгаалсан юм лээ. Тэгээд сая манай нээлт эдний багш ирсэн. Одоо энэ 100 гэхэд манай химийн багшийг тэдний сургууль бас мэрэгшүүлж өгөө ч гэдэг юм ингээ урьж байгаа гэдэг. Бид нар бол одоо зоригт бас тэр сургуулийг загвар хийгээл явчихна. Гэхдээ манай сургуулийн нэр чих гоё штэ. Шинэ Монгол технологийн дээд сургууль англиараа New Mongol Institute of Technology гэдэг New MIT гэдэг нэрлэдэг. MIT Массачусетс байгаа штэ. Дэлхийн 1 номерын технологийн их сургууль. Тэр их сургуулийн шинэ загварыг Монголд гаргая гэдгээр бид нар бас ажиллаж байгаа. Тэгэхээр MIT-г загвараа ерөнхийд нь гаргаад MIT-гээс тэр open курсуудыг нээлттэй хөтөлбөрүүдийг бид нэр авах тэр гэрээ хэлцлүүд ихний шатантай явж байгаа. Тэрийг авахаасаа илүү яг Японы лабораториуд яг яаж хийгдээд ингээд ирсэн. Мэдээж Монголын хөрсөнд ахаал буулгаж ирээл тэргээ хийчихлээ л да. Тэгэхээр бидний хувьд бол ерөөсө хуулах юм нийл байгаа. Хөтөлбөр агуулгын хувьд бол MIT-г хуулна гэдэг нь бол тентхийн сурахчдыг л оруулаад ирчих юм да. Сурахчиг тэндээс багш нараас лекц авчих. Тэгээд тэндээс одоохондоо багш нар бол аваагүй. Тэр чинь нээлттэй нөгөө хөтөлбөрүүд хичээлүүд байгаа учраас манай гэрээгээ хийчих юм бол манай сурагчдад тэдний багш нарын зориулсан лекц ороо авчдаг.
байгаа. Энэ мэрэгжлийн тал дээр л аавна л да. А тэгвэл яг хуулаад копидээд явчираад ийм одоо нано технологийн лаборатори гэхэд ямар багаж тавих уу гэдэг чинь одоо айгүй том асуудал байгаа. Танай лаборатори сайн уу? Лаборатори одоо муу байна. Одоохондоо бол. Гэхдээ бид нэр одоо энэ 100 тэ ирэх жилийн жилд бол бид нар нэлээ хэдэн лаборатори гараас гарах байна. Манай сургууль дээр хэрвээ сая дүрс өгөхөд дотор талын дүрс аваад явах юм бол өрөөнүүд дээр бид нар мөрөөдөд нано биотехнологийн лаборатори одоо механик инженерчлэлийн лаборатори гэдэг цаасан дээр А4-ийн цаасан дээр бичээд наацсан байгаа. Тэгээд дотор нь юу вэ гэвэл нэг самбар хов хоос өрөө байгаа. Гэхдээ юу гэж харж байгааг бол энэ нөрөөнд дотор ийм лаборатори болно доо гэдгийг дагаан зэрэг багш вэн жаргал багш бидэд мөрөөдөд тэрийг ингээл яриад явж байгаа. Хүчтэй мөрөөдөд саваа бэлдээд цаасаар хаягийг тавьчихад байхад гарчна гэж ойлгож байгаа. Тий. Дараа жил хэрвээ өдөөд хоёлаа ярьсан гэх юм бол лабораториуд бэлэн болсон байна. Байна. Гэхдээ энэ жил ч гэсэн үзүүлэх лабораториуд хэд байгаа. Ер нь л дээ. Яг чинь ерөнхий эрдэм гэж ордог учраас физик хими хүчтэй лабораторитой байна. Тэрнээс гадна одоо энэ хуванцар савнаас түлш гаргах лаборатори энэ Монголд хүмүүс оруулж компани төршилт хийгээд амжилт олсон тэр тоног төхөөрөмжийг авчирсан. Жигнээс нэг харуулж идэх чинь. Эхлээд харж үзэж хүүхдүүд мэдэх гэдэг талаас нь явж байгаа. Одоо удахгүй 3 дугаар курст хүүхдүүд мань ороод ирж шít. Манай сургууль чинь сургууль байгууллаа гэж шууд 3 4 дугаар курсын оюутан аваагүй шууд 1 дугаар курсын оюутан аваад явж байгаа учраас яг өөрийнхөө гараар явуулж болж байгаа юм. Танай сургуулийн төлбөр өндөр үү? Харьцан говьндөр 6 сая төгрөг байна. Дээд сургуулийнх нь коллежийнх нь бол 2 сая 500 мянган төгрөг байна. Түрүү хоёлаа хальтгаан яриад өнгөрчлөө хүн байхын ухааныг заа гэж. Энэ их чухал болчиход байна л да. Одоо Монголд бас нэг үе бодвол бас одоо дэлхийд нэр хүндтэй сургууль төгсөх олон залуус ирж ажиллаж байна. Одоо манай төр засгийн жолоо барьж байгаа хүмүүсээс ч гэсэн тийм хүмүүс нэлээд хэд байгаа л да. Гэхдээ нөгөөдөлд маань тэр хүн хөндлөх хүн байхын эсвэл бүр монгол хүн байхын ухаан дутагдаад байгаа юм. Монголынхаа хөрсөнд буудгүй зарим үгээ бүр монголоор ч мэддэггүй англиар зөвлөлс хийгээд орхидог хүн нь монгол биш болчихсон. Тэгэхээр энэ бол ерөөсөө ерөнхий боловсролын сургууль дээр маш сайн өгөгдөх ёстой зүйл дээ. Бид нар чинь нэг предмет талаа хичээл заадаг л юмаа сургууль гэж үзээд байгаа. Бидний хувьд сая соёл гэдээ ярьсан төлөвшлийн маш том цогц бодлого байдаг юм байна. Хичээлээс гадуурх ажил дээр хүүхдүүдийг суулгаж байгаа за 7 хоног одоо би хөөч өөрөө бүрэн дундынхаа захирал биш болчлаа. Одоо манай захирал Наранбаяр гэж залуу байгаа. Энэ залуу гэхэд одоо улиралдаа нэг удаа сурагчтайгаа уулзсан зөвхөн ангиар нь хүлээж аваад тэгээ хүүхдээс их сайн сурдаг. Бид нэр хүүхдийн амжилтанд хүргэж байгаа зөв төлөвшөлттэй хүүхдийг аягүй сайн гаргаж ирдэг. Тэр хүүхдийг амжилтын эзэн болгоо тэр хүүхдийн бахархлыг гаргана. Ихэнх сургуульд бол олимпиадын аврах хүүхдэл бахархаад явдаг ч юм уу онц сурдгаа гаргаад байдаг. Бол бид нар өнөөдөр хөдөлмөрч тусч хүний төлөө нийгмийн сайн сайхан нийтлэм хийсэн хүүхдүүдийг аягүй хүчтэй олимпиадын аврах болоод ирсэн юм шиг хүүхдүүдийн өмнө гарч сайшааж тэрний дуршлагыг хуваалцаж яриулах тэрнээс эхлэн тэрнээс гадна өглөө болгон захирал үүднэрээ зогсоод менежер үүднэрээ зогсоод мэдлдэг оруулж ирж тэгээ коридорт зөрөхөд мэдлүүлнэ. Тэгсээр байгаа хүүхэд эхнээс багшигаа хүндлээл мэдлэхээс эхэлнэ. Тэр байтхан манайх шавь сургалтын өрөөгөөд Батмөхгөө багш маань бүр энэ бид нар энэ ширээ самбар дээр ингээ хөндөй байна. Ерөөс ойртол сая гэдэг олбог дэвсээд жижигхэн ширээ тавиад өөрөө урд нь ингээд завлаа суучаад. За ангидаа юу? Ангид нэг тийм өрөө гаргаж өгөөч гэдэг. Тэгээ хөвсдээ ирсүүлээд тэгээ хүүхэд орж ирээд цаг сууч. Заавал тэнд хичээл заахгүй. Багш урд нь юм хийгээ суучаад хүүхэд өгөж ирээд юм асууч чинь. Тэгээ баг ингээд нөгөө газар дээгүүр ингээд энгийн байдлаа. Тэгжээж багшаа хоёр ойртно. Тэр багшийн бас философи нь мундаг. Эхлээд энэ хүүхдүүд маань багшигаа сайн хөндлөх хэрэгтэй. Одоо шав орно гэдэг чинь хадаг барай шав орно гэдэг. Бүр яг тийм хэмжээнд хүүхдүүдэд ухамсар очижээж тэгээд намайг хөндлөсний эцэст миний хичээлийг ойлгоо. Тэгээс энэ багш юу юм гэж яагаад ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэр багшийг хөндлүүлдэг механизмтай залуу багш ч байсан ямар ч багш ялахгүйгээр хөндлөнө. Тэгээд тэр хөндлөсөн тэр сэтгэл байсан цагтаа хүүхэд тийм юм багшаас айгүй үлгэрдүүрэл авч явна. Тэгээ хөндлүүлж байгаа багш өөрөө айгүй сайн үлгэр үзүүлэх хэрэгтэй. Бас тийм байх хэрэгтэй. Тэгэхээр багшид бид нар айгүй хэм хэмжүүр айгүй тавьж өгдөг л дөө багш ямар байх вэ та. Өөрөө хичээл тасарч манай сургууль жишээлбэл гар утас хорилол гэхэд багш гар утасаар ярьж юм л байх юм багш болохгүй шүү дээ. Багш адилхан гар утасаар. Ухаалаг гар утсыг хорьсон гэсэн танаа сургууль. Хорьсон тий. Тэр харин өстө ухаалаг алхан болжээ.
Энэ тэнд сургуулиуд бас нэлээ хийж байгаа. Тийм байлээ. Хэд хэдэн сургуулиуд хорьсон юм бэлээ. Тэг манайх ч гэсэн ерөөсө ухаалаг гаргацсан. Одоо л бид нар ч энэс зайлс хийхгүй бол хүүхдүүдээ юм алдчих гээд байна шүү дээ. Тэр юм руу чи явчихад байгаа. Гэртээч тэр сургууль дээр ч тэр ингээл оролдоо сууж идэг. Ийм хүүхдүүд чинь нэг тийм интернетээр одоо зөндөө юмнууд байж шүү дээ. Тэр факт баримтаа. Би хувийн одоо энэ дунд сургуулиудад нэг юм юу байна? Маркетинг байна гэж ойлгосон. Яасан гэхээр одоо захын хорооллын ч юм уу жирийн улсын сургуулиас олимпиадад одоо гайгүй оролцоод төрүүлж байгаа хүүхдүүдийг аваад багахан хэмжээний тэтгэлэг өгөөд ч юм уу. Тэгээ огт төлбөргүйгээр сургуульдаа сурахчдаг. Тэгээ нөгөөдөл нь нөгөө элсэлтийн ерөнхий шалгалтын оноо моноогоор нөгөө сургуулаа ингээд үдэн татаад гараа явчихдаг. Тийм төрлийн маркетинг бас байгаад байгаа шиг байна. Тийм тэгээд энэ янз бүрээр л ойлгох байх л да. Мэдээж бид нар чинь би өөрөө хувийн сургуулиудын холбооны Монголын ард тунд хувийн сургуулиудын холбооны тэргүүн гэж явдаг. Тийм ажил хийдэг юм бол. Тэр би бол нэг хувийн сургуулиудаа бүгдээрээ нийлээд бидэд бас нэг ирэх ашигтай хүмүүс байж байгаа. Тэр утгаараа явдаг. Гэхдээ сургуулиуд маань бас үнэхээр л бас орчин бүрдүүлэх гээд тодорхой тооны төлбөр авч байгаа учраас улсын сургуулиас бас давуу зүйлийг бид нэр тэнд өгөх ёстой. Хүүхдийгээ бас хүүхдтэй тохирсон авиасын хөгжүүлэхээс эхлээд олон төрлийн сургалт явуулж байгаа юм. Тэгэхээр энэ дотор өөрийн чи хилээд байгаа. Тэгээ тийм байгаль байх л да. Тийм. Байна. Бүр би аягуулсаа хэд хэдэн сургуулийн жишээн дээрээс хараад эдгээр чи бас маркетингтэй хүмүүс юм байна гэж бодсон байхгүй. Тэгэл тэр хүн л сонгож орж ирж байгаа шүү дээ. Өөрөө тэр хүүхэд тухайн хүүхэд маань сонгоод ороод ирдэг. За энд бол миний хуучин сургууль одоо энэ сургуулийг сонгоход надад ийм боломж байна гэд. Мэдээж тэгтээ бус хүүхдийн хаяагүй л гэж би бол ойлгож байгаа. Хувийн сургуулиуд маань ер нь өөрсдөө хөрөнгөө гаргаад ингээд их хариуцлагатай ажил учраас би ялангуяа манай холбоонд байдаг сургууль нэг 60-аад сургууль байгаа. Энэ сургуулиуд л их хариуцлагатайгаар ажиллаж байгаа болов уу гэж би бодож байгаа. Хувийн дунд сургуулиуд жил болгон үнэ нэмэгддэг гэд хэлэн байнга таталдаг л да. Тэгэд нэг л их мөнгө аваад байгаа хэрнээ олигтой хичээл заахгүй гэсэн шүүмжлэл дагуулдаг болсон. Энэ тал дээр та тайлбар хэлэх үү? Тийм. Үнэ нэмэгч одоо угаасаа барааны үнэ нэмэгч гэдэг шиг инфляцтайгаа холбож байгаа. Манай сургууль ч гэсэн нэмж ирсэн л дээ. Тэгээ нэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол угаасаа багш нарын цалин нэмэгдэхээс эхлээд тэгээд багш нарын цалин нэмэгдлээ гээл ингээл нэмэхэд бид нар цалингаа нэмэхгүй байж болохгүй. За нөгөө талаас тоног төхөөрөмжнийг авах гээд. Тэгээд хүмүүс ер нь тийм л ойлголттой байгаа. Хувийн сургуулиуд гэдэг нэг сайхан одоо хуулийн сайхан орчин нөхцөл дотор нэг сайхан мөнгө авсан. Тэгээд хүүхдээр тоглосон гэж. Энэ бол бас их өөр ойлголт юм байна. Бид нар ерөөсөө л энийг хамгаалж байгаа. Жишээлбэл би одоо энэ сургуулийг ахлагсан бүрэн дунд сургуулиудаа байгуулж яваад нэг 14 жил болж ижил арай гэж нэг тавьсан зээл бүх юмнуудынхаа ардл гарч байгаа байхгүй. Одоо жишээлбэл ингээд дээд сургууль сая би байгууллаа гэж. Тэгэхэд бид нар зүгээр нэгэн дэйн төлбөр ярьсан учраас би ч гэсэн одоо нээлттэй ярих нэг 5 тэрбум орчим төгрөгийг бид нар хөрөнгө босгоод 5 тэрбумын зээл авч байгаа. 5 тэрбумын зээл авахдаа би хаан банкнаас хамгийн хэмт 1.6% зээлийг хаан банк бол биднийг одоо Баатар сайхан захирлын дээр дэмжиж бүр журмаас гадуур гэдэг шиг 1.6%, жилийн 19.2% байхгүй. Тэгээд 6 жилийн хугацаанд зээл авч байгаа. За тэгээд миний 5 тэрбум төгрөг зээлэл зөвхөн энэ маань буцаагаад би 8.6 тэрбум төлөх байх юм 6 жилийн дараа. Ийм л зээл авцсан. За тэгээд 8.6 тэрбумыг төлөхийн тулд би өнөөдөр 50% оюутантай байж байгаа юм биш. Тэр сайн юм барилга дотор. За одоо би энийг одоо иргэжил би нэг 120 оюутантай максимум авлаа гэхэд. Тэгээ энийгээр ингээд үржүүлээд бодоод яв. Дээр нэг багш нарын цалин 7 захиргаан тэгээ тоног төхөөрөмж авах гээд ингээд цаашиж. Тэгээ лаборатори нэх юм бол нэлээд лаборатори гэх юм бол ингээд зөндөө цаашихад бүрэн дунд сургууль ч гэсэн бүгд ийм явж байгаа. Ингээд энийг үүсгэн байгуулж байгаа, энэ л хөрөнгө оруулж байгаа хүмүүс бол айгүй тийм риск бизнес талаас харах юм. Айгүй тийм ашиггүй юм хийж байгаа хүмүүс. Жишээл манай найз нар айгүй олон хүмүүс үгүй чи одоо хийм юмтай зуралдаад байх юм. Тэр их олон Японд танилж бизнес хийгээч өөр юм хийгээч олигтой юм хийгээч хэлгээд үргэлж Японд бараа оруулж ирээд заа. Тийм бараа оруулаач гээд.
Жишээл одоо манай сургууль 5 тэрбумын хөрөнгө оруулсан хүмүүс тий тэрбум марч гэдэг юм гээд орууллаа. Нэрээ та ийм сургууль байгуулж байгаа хооронд нэг Япон барааны дэлгүүр нээсэн бол илүү л ашигтай ажиллах байсан баг та. Тий Япон бараа ч юм уу Япон технологи ч юм уу Японоос нэг юм оруулахад зөндөө явна. Тэрнээс гадна зүгээр Монголдо одоо ингээд 5 тэрбумын хөрөнгө оруулагч байгаа гэсэн шүү дээ. Тэр хүмүүс зүгээр тэрбум төгрөгөө Монголд банкнд хадгалуулж. Тэгэх юм бол энэ хүмүүс жилийн дараа одоо 13% хадгаламж хүүгээ авч шít 130 саяг аваа сууж шít. Тэрний оронд ингээд зүгээр сууж гэж болмор. Гэтэл энэ хүмүүст би юу гэж хэлж гуйж орсон 10 жил лав та нарт ашиг машигны тухай юм ярихгүй шүү. Энэ нөгөө 5 хөрөнгө оруулагчтай бүр энийг маань хүлээн зөвшөөрсөн байна. 10 жил тэгээд миний хөрөнгө одоо өхмөл хөрөнгө болох юм байл. Тэгтээ танд бол сайхан нэр хүндлэр ш. Монголд нэг технологи та нар хөгжүүлсэн шүү гэдгийг таны нэр хүнд олж ирэн шүү гэдэг. Монголын хүүхдүүдийн тархинд юм хийсэн. Хүүхдүүдэд юм хийсэн шүү гэдэг. Энэ бол та өөрөө ч гэсэн 10 жил ашиг машиг гэж огт ярихгүй нь шүү дээ. Ярихгүй тийм. Та одоо шинэ Монгол дунд сургуулийг байгуулад 15 жил болоход танд ашиг орсон уу? Ашиг гэж байхгүй шүү дээ. Би чи ерөөсөө тухайн жилдээ гарч ирсэн юм ахаад зээлтэй байж байгаа мөртлөө ахаад зээл тавиал ахаад дараагийн нэг зайлшгүй бие нэмрийн заал хэрэгтэй бол бие нэмрийн заалаа барина. Урлагийн заал хэрэгтэй бол тэр урлагийн заалаа барина. Дотор байр хэрэгтэй бол барина. Ахаад дандаа энэ зээлийн дотор л явсаар байгаа л ирж байгаа. Би чи их том зээлийн хүнтэй хүмүүс. Тэг ингэж явсаар байгаа. Энэ дотор зүгээр зээлээ пал хийх төлөй гэвэл шууд нэмж болно л доо. Тэгэхээр би бол одоо манай 2 сая 300, 2 сая 400, 2 сая 500 гэсэн төлбөртэй сургууль л да. Тэгтээ сая ингээд технологийн дээд сургууль барьлаа гэд бид нар нэмээд. Тэгэхээр хувийн сургуулиуд яадаг вэ гэхээр энийг сайн ойлгомоор байгаа. Энэ хувийн сургуулийг байгуулж байгаа үүсгэн байгуулагч энэ хүмүүс бол багш нарынхаа цалин юмыг тавиад ингээ яваад цаанаа өөрсдөө маш том ийм үр зээлтэй ингээ явж идэг л хүмүүс. Тэгээ эндээс нэг тийм ашиг болоод ингэсэн юм ерөөсөө би бол байхгүй гэж бодож байгаа. Зүгээр нийтээрээ юу? Тийм нийтээрээ гэж бодож байна. Гэхдээ яг тодорхой хэмжээний сургуулиуд ашигын одоо сургуульч 2 төрөл байгаа юм. Ашигын ба ашигын бус гэж. Тэгээ ашигын төлөө явж байгаа сургуулиуд бол бас тодорхой хэмжээний гарч ирнэ. Тэгвэл тэр чинь нөгөө компани шиг явж шít. Татвар энтрээ төлөөд манайх ашигын төлөө сургууль шүү. Тэгэх юм бол тэр өндөр төлбөр тавиач гэдэг юм уу? Одоо тэгээд ашиг нь гарч ирээд ингээ явж иж болно. Энэ бол нээлттэй хууль. Би саяын таны ярианаас шинэ Монгол технологийн дэд сургуульд бол одоо японочууд хөрөнгө оруулаагүй юм байна. Оруулаагүй. Энэ удаа бол монголчууд. Дам монголчууд. Та анх шинэ Монгол бүрэн дунд сургуулийг байгуулахдаа ахлах сургуулиас эхэлсэн л дээ. Гэхдээ нөгөө баг нэгэн холбоо гэж байгуулад тэндээсээ Япон хүмүүс танд асар их ханд өгж бас өөрөө зээл авч 15 жилийн өмнө байгуулж ирсэн тий. Тэгэхээр энийг дурсах үүднээс би нэг жижигхэн бичлэг бэлдсэн байгаа. Яг анх яаж шинэ Монгол сургууль хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бэ гэдэг. Тэгээд хоёлаа тэр төгсгийг үзээд тэгээд цааш таны дээр Япон хүмүүс бол их сайхан ярьдаг штэ. Одоо чинь таныг юунд магистрт докторт сурж байхад тий мөрөөдлөө бичгээд тэгээ мөрөөдлөө бичээ таны мөрөөдөл сонин тэвлэгдээд тэгээд тэндээс ингээд сайхан сэтгэлтэй Япон хүмүүс туслаад баган нэгin холбоо гэж байгуулаа. Тэндээсээ бүр цагаан сард бэлгэнд авсан мөнгө хүртэл жоохон хүүхдүүд хандуулж шинэ Монгол сургуулийг эхлүүлсэн гэж сэтгэл хөдлөлөөр сайхан түүх байдаг. Харамсалтай нь дууны алдаа гараад энэ явах боломжгүй болоод байна л та. За. Тэгээ саяны хүн манай холбооны тэргүү хүн байна. Такааши гэж. Энэ манай баримтлагчнаас авсан юм байна. Тэгсэн. Тэгэхээр яг тийм үнэхээр сэтгэлтэй хүмүүс гарч ирээд Японч их сонин нэг хүнд итгээд ингээд явахаараа тууштай их итгэдэг. Тэгээ баг нэгний холбоо гэдэг нь нэг хүн нэг багны хэмжээтэй хандив тусламж өгөө гэдэг. Нэг багна гэж юу юм бэ гэвэл одоо 10,000 йен. Одоо 100 жил болгон хандуулж $100. 3 жил гэж бүр хугацаа зааж байгаа. Тэгээ жилдээ тэгээ $100 хандуулдаг. Тэгээ Японд бол нэг $100 хандуулах бол бас арцсангу нөгөө цалин өртөг өндөртэй газар учраас гайгүй. Гэхдээ тэр хүмүүс тэр их сэтгэл гараа 300 гаруй хүн нийлсэн юм байна. Тэгэл энэ их олон хүний манайх чи их олон багантай сургууль байхгүй. Хүн болгоны сэтгэлийн багнаар ингээд тэр хандивын багнаар босчихсон гоё сургууль байгаа юм. Тэр энэ бол гоё түүх. Тэгэхээр би бол одоо тэр их олон хүний итгэлийг даатсан хүн учраас би энийг бол одоо бүхэл амьдралаа зориулж бүх юмаа зориулж хийх ёстой. Тэгэл энэ 15 жил сая яваад тэмцээд одоо тэмцээд гэдэг нь их бэрхшээлтэй харцсан учраас л яриад байгаа бол тэгээ ингээ яваад сургууль маань сайхан боллоо. Тэгээ дараагийн ээлжинд бол би бас
Ахаад ягаад Монголд баган нэгий холбоо байж болохгүй гэж бас надад бодогдол. Монгол хүмүүсийн дунд. Тийм монгол хүмүүсийн дунд. Ялангуяа манай сургуульд хүүхдүүд нь сурж байгаа. Манай сургуулийн хүүхдүүд нь төгссөн хүмүүс би өөрөө бас нэг захиа бичил гэж бодоод байгаа юм. Тэгээ сая ч одоо дээд сургуулаа байгуулъя гэдээ бид нар их яаралтай тэгээ банкнаас зээл аваад орсон. Одоо бол би бөөн зээлийн донд цалингаа тавихын тулд дахиад зээл аваа байж байгаа юм л дээ. Тэр утгаараа би монголчууд бүгдээрээ бас ахаад нийлээ 2-300 хүн байсан ч болно. Ахаад нэг $100 хандив бүгдээрээ өгвөл яасан бэ гэдэг ч өрөө гаргаад та тэр өрөө гаргуул дуртай хийх баха. Яагаад гэвэл би танаа нэг төгсөгч охины яриаг олсон юм. Тэгээд бид нар Японд байгаа төгсөгч нар нь нийлээд бид нар шинэ Монгол овгийнхан гэж өөрсдийгөө нэрлэдэг. Тэгээд төгсөөд ирж байгаа дүүнэрээ угтаж аваад өөрсдийнхөө байр савнд аваачаа шалгалтын өгүүлээ сэтгэл санааны дэмжлэг өгөөд явуулдаг гэдгийгсэн. Тэгэд найруулагчаа дуу зүгээр болсон уу? За тэгвэл тэр охины ярилцлагыг хоёроос сонсон. Ашгүй дууны маань факт гарсан байна. Тэгэд энэ охин болохоор бид нар ингээд дүүнэрээ шалгалтын өгүүлээд явуулдаг. Тэгээд хэрвээ шалгалтандаа тэнцэхгүй бол баг нулимсыг арчиж өгөө буцаагаа явуулдаг гэдэг. Тэгээ энэ их сайхан санагдсан л да. Манай сургуулийн хамгийн гол онцлог нь бид нар төгсөгчд ихэнх сургууль бол одоо ингээд төгсөгчл баяртай гэж хэлдэг бол бид нар төгсөгчд эргээд уулзъя яг төгсөктөл эргээд уулзаа шив. Бид ингэж хэлдэг. Тэгээ энэ хүүхдүүдийн хараас зөвхөн ганц Японч бас биш л дээ. Тэр нь гадаадын орн дотоодд байсан ч гэсэн бид нар маш их эргэх холбоо сайтай хүүхдүүдээ хүлээж авдаг сургууль. Тэгээ энэ охины яг яриад байгаа бол манай сургуулийн одоо хаач авахгүй брэнд л гэж ярьж байгаа. Япончууд хүртэл гайхаад байгаа. Энэ Япон гэж улсад одоо нэг баган нэгэн холбооны өвөө эмээнэр болсон хүмүүс маань их дэмждэг ялангуяа энэ. Тэгэхээр та Монгол төгсөгчдөө эсвэл төгсөгчдийнхээ эцэг их одоо сурж байгаа хүүхдүүдийнхээ эцэг ихэр баган нэгэн холбоо байгуулвал амжилттай болох юм байна гэж би бол бодож байна. Би бас нэг тийм сайхан захиа бодоол яваад байгаа. Энэ 6 сар хавьдж байна уу бичээд төгсөгчд маань бас 100 амралт энэ төрөөр их ирд юм. Бид нар зуны сургалт хийдэг. Тэгээ тэр үеэр ирсэн үед нэг жоохон компанид ажиллалаа. Тэр 3 жил мэлгэхгүй нэг удаагийн нэг юугаар л ингээ явчих. Би ч бас энэ монголчуудаа би ч нэг сайн үйлд оролцсон шүү гэж хүн бодож явбал аюу сайхан өөртөө ч гэсэн их амьдрал нь капитай тийм их сайхан хас жаргалтай байдаг ш. Би сая гэхэд сургуулийн барилгыг босгоход сурж байгаа хүүхдүүд хаяж аваад хандаж төлбөрөө 3 жилээр та бүхэн өгөх юм бол бид нар дараа жил үн нэмэхэд та нар ямар ч өөрчлөлт нэмэгдэхгүй шүү. Та нар энэ би банкны хөвд баригдаад байна. Та нар надад өгчүүл тэр хөвний зөрөөгөр эн чин найдвартай хадгалагдана гэд харилцан хамтран ажиллах бичиг бичээд аягүй олон эцэг эхчүүд бас дэмжиж хамтран ажилласан дэмжсэн тийм. Маш их баяртай байсан. Одоо би тэр хүмүүсийнхаа нэрийг технологийн дээд сургуулийн хан дээр ингэж үер ингэж одоо мөнхөлж бичих юм байгаа юм. Хүмүүсийнхаа нэрсийг сая технологийн дээд сургууль байгуулахад манай багш нараас эхлээд аягүй олон хүмүүс хандив тусламж бас чадлын хэмжээгээр өгцгөөсөн. Баган нэгэн холбооныхоо хүмүүсийг би нэг ахлах сургуулах бүрэн дунд сургуулийн ан дээрээс хийлээд мөнхөлдсөн байдаг. Ер нь хүн бол ийм таларх сэтгэлийг ил мартахгүй л бол. Яагаад баган нэгэн холбоо гэж нэрлэсэн юм бэ? Тэгэхээр нэг багны хэмжээтэй хандив өргөе гэдэг. Тэгээд энэ олон багнууд маань нийлж тулж босгох юм гэсэн. Тэгээ энэ хүмүүс их баяртай байдаг одоо. Сургууль нь ингээл өргөжөөл том болох тусам Япон хүмүүс нэг их гоё чанар байна. Бүр л ингээл бахархаал хэвээр уулзахын мөрөөсөл болсон. Тэгээд жил болгоно одоо нингажо гэж ярьдаг л да. Шинэ жилийн мэндчилгээний одоо greeting card. Тэрийг бол би одоо 300 гаруй хүнд бүгдэнд жил болгон бичдэг. Одоо ч гэсэн ингээл битсээр л ээж байдаг байхгүй. Тэгээ тэрийн маань үзэл их баярлна. Тэгээ буцаага тэр хүмүүсээс надад тэр шинэ жилийн мэндчилгээ атгэрээдэд ирдэг. Тэгэхээр ерөөсөн хүн гэдэг чинь нэг юм харьцаагаал ач тасыг ерөөсөн ингээл мартахгүй л явах юм бол амжилтанд хүрээд идэг. Энийг бол Япончууд өөрсдөө их чухал чанар гэдэг. Манай монголчууд нэг бизнес миний хамтарч ажиллаа мартчихдаг бол би яг завгүй байгаа ч гэсэн тэр захиал ядч нэг биччихэд идэг тий. Жилдээ нэг захиал. Японоор тэр нутгаар очих юм бол тэр хүмүүстэйгээ заавал нэг яаруу сандраач гэсэн нэг ороод уулзаад би энд ирсэн байгаа шүү гэд их уулзах дуртай. Нэг өдрийн цай хамтдаа идэж уучигээд тэрэн дээр их баярлдаг. Тэр болгон дээр нь очичаас хүүхдүүд маань ийм амжилт олж байгаа шүү. Ийм доктор хүүхэд гарлаа шүү. Ийм төгсөгч шилдэг төгсөгч гарлаа шүү. Тэгээ Японы их сургуулиудад төгсөхдөө шилдэг энэ төр болж байгаа хүүхдүүд бий. Тэгээ тэр энтрийнхээ бичлэг тэднийг миний хувьд бол манай багш нарын хамт олон ялангуяа манай одоо шинэ гүйцэтгэх захирал маань их мундаг залуу л да. Энэ бүх холбоог аяйгүй нандин сайхан авч явж чадчих байгаа. Тийм учраас энэ холбоо их сайн явж байгаа. Тийм холбоог монголчуудын дотор бий болгочихвол
Их гоё нэг. Та бол нэлээд саад бэрхшээлийг туулж энэ сургуулийг бол байгуулсан юм бэ лээ. Би таны номон дээрээс уншсан. Тэгээд Японд одоо гэр бүлээрээ очиод гэр бүлээ тижээдэг, өөрийнхөө сургалтын төлбөрийг төлдөг. Тэрний хажуугаар сонин зарж исэн, бааранд зөөгч хийж исэн гэл тэр бол түүхээ битсэн байсан л да. Их сайхан санагдчихсэн. Тэгэд энэ бүхнийгээ та харин өөрийнхөө одоо шавнарт те дунд сургуульд одоо дээд сургуулийнхаа шавнарт ярьж хэлж тэдний одоо хүн хүсэл мөрөөдлөө ингэж биелүүлэхийн төлөө ингэж ажилдгийг шүү гэдгийг та ярьдгүү, хэлж өгдөггүй. Хэллгүй яах вэ? Одоо тэгтээ нөх өөрийгөө ярих та биш байгаа тийм. Ерөн зүгээр бодит жишээ нь бол байгаа. Тэгтээ энэ хүмүүс одоо би бол эхний хүүхдүүдэд ерөн зөв номоо бичээ гаргацсан хүүхд багш нар маань ингээд үзүүлээд байна. Тэрнээс гадна яг надтай адилхан манай төгсөгч хүүхдүүдээс өөрсдөө яваад бүр яг багшийнхаа нурууг Японд нэг аавынхаа нурууг харж явна гэдэг үг байдгийг. Тэр шиг одоо багшийнхаа нурууг хараад би багшаа ийм амжилттай явж гин гэсэн хүүхдэд зөндөө байгаа. Тэд нар бас тэтгэлэгтэй явсан ч гэсэн бас л тодорхой хэмжээний юу үзэж байгаа юм бэрхшээлийг даван туулж байгаа. Тэгээ энэ бэрхшээлийг л яг ойрхон өнгөрсөн жилийн чинь анх эгч нар төгссөн. Өмнөх үеийн чинь анх эгч нар ийм байна гэдэг их ойрхон яриа ярихаар хүүхдэд айгүй хүчтэй нөлөөлж байна л да. Тэгэхээр тэр энэ яриа чинь манай сургуулийн бас их онцлог. Хүүхдүүдийг тийм хүчтэй мөрөөдөлтөй тэг сэтгэлийн их хаттай болгоод байгаа юм. Тэр энэ яриа бол зайлшгүй хийгддэг. Тэтгэлэг гэснээс та хичнээн Монгол хүүхдийг Японд тэтгэлгээр сурна. Тэг нийт манайхыг төгссөн Японд гэхэд бол нэг 282 хүүхэд байна. Яг одоогоор. За 282. Энэ 282-ийн 120 юу байгаа юм? Тэтгэлэгтэй. Японы засгийн газар их. За. Тэгэхээр үлдсэн 162 нь манай сургуулийн тэтгэлэгтэй буюу одоо миний гарын хэсэгтэй одоо манай Наранбаяр захирлын гарын хэсгээр. Танай сургууль бас тэтгэлэг өгд юм уу? Тий, одоо манай зөвхөн шинэ Монголын төгсөгчид тэтгэлэг өгнө гэсэн тийм хэд хэдэн ивент итгэж байгуулга байгаа юм. За. Гэхдээ энэ бас их том түүхээр бас л том зүтгэл хичээл зүтгэлээр бий болсон л да. Сайн энэ охин ярьж байгаа энэ яриа гүйцэд гарсан бол энэ охин бас л яг ярьсан л байх хэвээр. Тэ бид нар энэ ивент итгэж үнэхээр талархдаг. Тэр эхлээд анх 3 хүүхэд төгсөн. Тэгэл жилд нэг 3 хүүхдийг 2 жил өгье л гэл ивент итгэж гарч ирсэн ивент итгэж маань яг хагас жилийн дараа надыг иргэд дуудаж уулзаад за галаад орхогш яг энэ 3 хүүхдтэй ирэх жил бид нэр 5-ыг авъя. Тэгээд тэрний дараа жил дахиад 5 хүүхдтэй болсон чи яг энэ шигээ ахад нэг тэр хүмүүс чи юу гэдэг чи мэдээ нэг одоо хүүхдийн чанар нь унж гэдэг юм уу янз бүрийн хүүхд ирэх байх гэсэн. Манай хүүхдүүд бусад тэтгэлийг авж байгаа бусад орны хүүхдээс их ялгаатай өөр юм. Эдгээр үнэхээр нэг талархах сэтгэлтэй. Тэгээд эхэлж ирэхдээ Япон ойлгомж муу байдаг юм уу янз бүрийн санаа зовхон байхад маш богино хугацаанд эдгээр өсөх юм. Тэгээд тэрний дараа жил 10 хүүхэд аваач гэдэг юм. Энэ шугамаар ингэж яваад хэдэн жил үргэлжлэв? Одоо ингээд энэ маань нийт 12 дахь үеэ сая бид нар өглөө. За 12 хүүхдийн 162 хүүхэд бол одоо 12 төгсөлтийн 12 төгсөлтийн. Одоо манай 13 дахь төгсөлт дараа жил явна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд олгосон мөнгө маань за бүр одоо өмнө нэг ярьдаг юм л да. Энд тэгэхэд нэг 10-аад сая доллар болж байна. Тэтгэлэг. Зөвхөн одоо миний гарын хэсгэр гэдэг нь сургуулийн маань тодорхойлолтоор авсан шүү дээ. Түүнээс Японы засгийн газраар авсныг нэмэх юм бол дахиад тэр бас нэг 10-аад сая зүгээр ойлгомжтой хэлэх юм бол 10-аад сая доллар нэг 17-8 тэрбум төгрөг болчиход байгаа юм. Энэ бүхэн зөвхөн таны одоо хувийнхаа л юугаар сургуулаар л хийсэн ажил шүү дээ. Тэрнээс энэ төр засаг ямар ч хамаагүй үстэй боловсролын яам. Тийм. Тэгэхээр саяных шиг л ийм сайхан хүмүүстэйгээ холбогдоод явуулсан төгсөгчд нь сайн байгаад тэр хүмүүс ч бас нэг тэтгэлэг өгөхдөө цаанаа нэг юм бодож байгаа шүү дээ. Энэ хүнээр дамжуулж эхлээд эхэндээ бол одоо гал одрохог шиг ингэж их зүтгэж ирсний чинь танд дэмжиж эхний 1-2 жил өгөё л 1-2 жил ч гэдэг юм ингээд нэг удаа нэг хүүхдийг дааяа гэд. Тэгээ явсан хүүхд маань дараагийнхаа дүүнэрт зам нээж өгöd. Энэ л манай сургуулийн их залгамж холбоо байгаа юм. Япон хүний тэр яг бүх юм чин сэтгэлээсээ ханддаг нэг гайхамшигтай чанар байдаг тий. Би тэр домгийг уншижсэн санагдаад байгаа юм. Чой Шингүрав лөө нэг 8 самураан тухай 13 самураан тухай гоё сэтгэл хөдлөм түүхүүлсэн. Бүх юм чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Японы өнөөдрийн Японыг байгуулсан түүх бол ерөөсөө л чин сэтгэл байсан юм а гэдгийг тайлбарласан гоё түүх байсан л та. Тэгэхээр танаа сургууль руу одоо жил болгон дунд сургуулийн ч одоо нодлон жилийн элсэгчд гэхэд хичнээн хүүхэд авсан та нэгдүгээр анги. 905 хүүхэд ирсэн. Тэгээд 72 хүүхэд л авд юм. Тий, арай тэн төв баг авч байгаа юм шиг. Тэн дээр өстө нэлээд юм болсон.
Наадан болж байгаа юм шиг л байсан. Тэгээд тэндээс тэр 72 хүн хүүхдийг авцсан, мянгаад хүүхэд шалгалтанд орсон байхад гээл тэгээ сургууль маань ингээ барилга гэж баригдсан тогтцсон юм байж байгаа хэмжээтэй. Тэгээд дэд бүтцэд гэдэг шиг ангийн тэгээд энд бага анги нэг 72 нийтдээ нэг 100 хүүхдэл авах юм л да. Тэгтээ багш ажилчдынхаа хүүхэд хамтран ажилдаг байгууллага бусдыг аваад тэгээд шалгалтаар бол бид нэр 72 хүүхдэл авна. Тэгээд энд бол одоо 905 хүүхэд ирүүлсэн зарим эзэх бухимдаад ах шиг байгаа юм. 72-ыг авах гэж 900 хүн ирүүлээ гэдэг. 900 хүн ирүүлээ гэдэг надад загнаад байсан л да. Тэгээ би хэдэн хүн ирэхийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр нь яг шалгалтын төлбөр гэдэг нэг 50,000 төгрөг авсан юм бид нэр. Шалгалтын хураамж. Тэгэнгүүт энэ их хүнтэй тэгээ нөгөө ирсэн хүүхдийн тоогоор үржүүлэхээр амар их мөнгө гараад тэрийгээр бас загнаад байсан. Тэгээ би тэгжээс бид нар бол нэг тооцоо байж за нэг 200-300 хүн ирэх байх. За энэ хүүхдэд зориулдаг шалгалтыг шударга авахын тулд ерөөсөө сургуулийн багш нараа ажилладаг. Гаднаас баг бүр энэ мэрэгсэн баг авчираад тэгээд тэдний хүүхдийн нэрийн шифрээр тэгээд тэр хүмүүст бас өндөр цалин мөнгө өгчөөж багийг ажиллуулна шүү дээ. Тэгээд нэг өдөр аваад дуусчдаг 5 өдөр авдаг. Тэгсэн загнаад энэ одоо дахиад хэлсэлтийн шалгалт ойртож шүү дээ. Энэ жил бас хэд байх юм байгаа мэдэхгүй. Тэгтээ маш их асууж байгаа. Тэгтээ энэ би бол 72 хүүхдэл авна шүү дээ. Тэгээд энд одоо хэд ирэх нь бол мэдэхгүй. Тэгэхээр жишээлбэл 1000 ирчихэд хүн загнаад байгаа. Та одоо 72 хүн авах гэж 1000 хүн бүртгэл ихтэй. Хандгийн анги байхгүй мөн чи байхгүй гэсэн чинь та. Байхгүй ш төлбөр авж байгаа юм чи. Төлбөр авч дээрээс нь хандаа авч болохгүй. Ингээд сургалтын одоо жишээ нь боловсролын салбарт одоо бизнес хийгээд тэгэхээр ашиггүй болохоор бизнес гэж нэрлэхэд хэцүү юм байна л. Ингээд сургууль байгуулад ингээд ажиллаж байхад төр засгийн зүгээс одоо хэр тэнэг шийдвэр гаргаж та бүхэнд гай болдог вэ? Тэгээ төр засаг айгуу том ачааг бид нэр үүрч байгаа шүү дээ. За одоо нийт Монгол одоо яг сурж байгаа нийт суралцагчдын нэг 11% нь хүүхдийн ачааг нь үүрч байгаа. Нийтдээ нэг 20,000 гаруй 22-3,000 хүүхэд байгаа юм. Тэгээ 22,000 хүүхдийг одоо сургыг бол за 1000 хүүхдтэй сургуулийг бол 20 сургууль авал шинэ Улаанбаатар хотын хэмжээний юм ярьж байна. Улаанбаатарт нэг 20 сургууль шинээр төр засаг байгуулах хэрэгтэй. Байгуулж тэр хүүхдүүдийг сургана шүү дээ. Гэтэл одоо өнөөдөр хүүхэд за хувийн сургууль шинэ Монгол сургуулийг сонгоод орчлоо. Тэнгүүд одоо бид нар дээр асуудал бас яригдсан. Гэхдээ манай холбоо бол бид нар яриад бас учир хэлээ олоод байна л да. Жишээлбэл одоо хувьсах зардал гэдэг төрөөс өгд. Энэ хувьсах зардал бол ерөөсөө үндсэн хуулиар өгдөг юм. Бид нар ч суурь боловсролыг үн төлбөргүй болгоно гэсэн байна. Тэгэхээр одоо мөнх баясгалан гэж хүүхдэд хаан сурснаас нь үл хамааран энэ хүүхдэд жилийн заахлах сургууль сурж байвал 320,000 төгрөг, дунд сургууль сурж байвал 270 ч гэдэг юм. Жилийн өгдөг мөнгө. Энийг л тэр тухайн сурж байгаа хүүхдээр нь үржүүлж өгж байгаа мөнгийг хувьсах зардал гэж байна. Тэгэхээр энэ хувьсах зардлыг одоо хасъя гэсэн юм ярих гэдэг. Яагаад гэхээр үгүй энэ хүүхд чинь болцоотой айлын хүүхэд төлбөртэй сургууль сурж ш. Тэгээд өөрт чи өгөх мөнгийг тэр сургуульд өгöd байгаа мөнгө биш аах. Энэ өөрт чи үндсэн хуулиар өгөх ёстой мөнгө юм байна төлбөр. Тэгэхээр энийг одоо хасъяач гэдэг юм. За тэрнээс гадна хувийн сургуулиуд их онцлогтой гадаад хэлийг жишээлбэл багаас нь зааж байгаа сургуулиуд байна ш. Тэгвэл энэ гадаад хэлийг заалахгүй гэдэг ч юм. Сайн нэг хэсэг тийм юм яасан тийм. Тэрнээс гадна хүүхдийг юу гэж байгаа багаас нь янз бүрийн бид нар чинь одоо төлбөр авж байгаагийнхаа хэмжээгээр олимпиадын төрт бэлддэг янз бүрийн одоо гүнзгийр хийсэн тусгай мэрэгсэн юм сургалтууд ингээд явж явах тэр бүгдийг маань хаанч гэдэг юм. Эсвэл бүр нэг хэсэг одоо байгалийн ухааны бидний одоо манай сургууль бол хийм пиццгийг айгу өвчтэй явж байхад нэгдсэн байгалийн ухааны хичээл заана. Танах заавал энийг орос хэл заавал заах хэрэгтэй гэд нэг хэсэг ирээ заагаагүй л дээ. Тэгтээ яг торгуулаад бол өнгөрсөн. Гэх маяг тий торгуулаад орос хэл заахгүй л торгод юм. Угаасаа ингээд шийдвэр гарцсан байгаа аах. Журам гарц. Орос хэл заах гэсэн. Манайх заах ямар ч нөхцөл байхгүй. Тэгээ тэр журам чинь нэг 2 жил өвчөр 2 жил торгуулаа тэгээд угаасаа явцгүй журам учраас зогссон л доо. Гэхдээ яг энэ бол тухайн нэг мэрэгжилтийн юм тухайн хүмүүсийн нэг амбицаар заавал одоо 2 дахь хэл орос хэл саяхны явдал шүү дээ. 2-3 жилийн өмнө явдал байгаа. Тэгээ заагаагүй би 2 удаа бол 60 мянган төгрөгөөр тэр заалгаагүй тэгээд торгуулаад өнгөрсөн төвхтэй. Тий. Тэгээд ер нь бол төр засаг энийг аягүй сайн дэмжих хэрэгтэй. Бидний ачааллыг үүрч байгаа учраас дэмжигээд одоо багш нарыг бас нэгэнд одоо ам нээснийх гэдэг шиг жишээ нийслэлийн засаг даргаас ингээд
одоо 20 багшийг одоо сая төгрөг ч гэдэг юм уу 2 сая төгрөг шилдэг багшийг шагнаа гэхэд хувийн сургуулийг шууд хасчдаг. Энэ бол ингээ багшид өгнө гэх. Тэгэхээр бид нар бол хэлж байгаа юм. Ачааллыг 10%-ийг үүрч байгаа. Тэгэхээр бид нар тийм шагналын сангийн 10% нь манад ирья. Бид нар илүү юм өсөхгүй гэдэг. Тэгээ ингээд арийг тохиролцоонд түрээ за үгүй гэчихэд яг өгөх болохоор тэр нь биднэрт дамжихгүй яваад улсын сургуулиудад өгчөөд бид нар явж очиод хэлэхээр үгүй та нар чи өгсөнгүй ш хугацаанд туссан ш гэдэг. Та нар бол бололцооны тий юунаас хүүхдүүдээс мөнгө авчдаг гэд гадуур хадал байд юм байна л та. За сая монгол хэлний тухай хууль батлагдсан. За тэрэн дээр 6 дугаар ангиас нөгөө монгол бичиг уламжлалт монгол бичиг заагаад элсэлтийн ерөнхий шалгалтыг бас монгол бичиг оруулчихсан гэдэг тий. Энэ шийдвэрийг та юу гэж бодож байна? Бид нар уг нь монгол бичгийг Монгол улс ерөнхий боловсролын сургуулиас нутагшуулах гэж л одоо өчнөө жил хичээсэн. Энэ ерөөсө нутагшаагүй амжилт олоогүй шүү дээ. Тэгэхээр саяны хууль дээр бол бид нар бас нэлээд явсан л доо. Тэгээ яг монгол бичгээ ингэж үзэж уншиж мэддэг байх. Бид нар энэ үзэл хандлагыг л ерөөсө эсэргүүцэв. Энийг бол дэмжиж байгаа. Зүгээр яг очиод өнөөдөр ингээд яг монгол бичгийг ингээд заах тэр хичээлийн цаг нэлээ их нэмэгдээд одоо нэг бичгийг сурах гэдэг шүү дээ. Бид нар чи бичиг уншиж бичдэг. Тэгээд нөгөөх нь ахаад олон цагийн бид нар математикийн цагаас ч юм уу бусад хичээлийн цагаас хасагдах хэрэг гараа. Тэгээд нөгөөх нь элстийн шалгалтанд тодорхой хуваар орж ирнэ гэдэг. Тэгээд энэ жилийн интерес бол одоо орох юм бол тэр бэлтгэгдээгүй ерөөсөө. Эний чинь бид нар нэг 3 жил 4 жилд л үзэл болчиход байгаа байхгүй юу. Хүүхдүүд одоо өнөөдөр уншиж байгаа шүү дээ хүүхдүүд. Мэдээд байгаа. Зүгээр энийг эцэст нь шалгах нь одоо ямар байдаг. Нөгөө талаас бас саяны монгол хэлний хууль дээр бага ангиас нэг англи хэл гадаад хэл үзэх юм бол ерөөсөө монгол бичгээ мартсан, монгол үндэстэн биш болно гэдэг шиг төвшрөл бас яа 5 дугаар ангиас л заана гэд жишээлбэл хуулийн заалт орж ирж явах жишээлний тийм ээ. Гэхдээ нэгээс үлдсэн тий. Гэхдээ яг гадаад хэлний одоо тусгай зөвшөөрөлтөй гадаад хэлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөлтөй сургуулиудад бол үлдсэн байгаа л да. Тэгээ энэ энтер шиг ийм зүйлүүд энтрийг бол ингээд хуульчлаад хүн сургуулиудын хувь хүний эрх биш. Тэр хувь хүн хүүхдээ би багаас нь англи хэл эзэлье гэдэг эцэг эхчийг өөрсдөө хүссэн хүмүүс байгаад тэр хүмүүсийн эрх ашигыг шууд хуулиар хөндөөл хаан богд болчихдог. Тэгэхээр ийм заалтууд энтер гэсэн ийм орсон юм хийхгүй. Ер нь тэр зэсийг бол яг голын барид байхгүй бол их шинжил хийж байгаа, их шин юм хийх гэж байгаа гэж нэг талаа барил хит туушрал ирэхээр л боловсрал маань өөрөө хямраад эхэлж байгаа. Тус болооч гэхээр болохгүй. Тэгсэн хэрнээ гай болох юм бол болдгол юм байна л да манай төрдс. За тэгтээ нэг сүйттэй гай болоод байгаа юм болго л да. Дарамт л учруулад идэм байна л да. Үе. Тий, шалгалт янз бүрийн юмнууд бол нэлээд бий. Ер нь. Тэгтээ бид нар бол бас одоо хувийн сургуулиуд учраас тэгээд бидний чинь бол хянах тал дээр нэлээд бас сайн ажиллаад байгаа шиг байгаа. Дэмжих тал нь урдсан байгаад байна. Багтаад байдаг, хянах нь их болоод байдаг. Тий. Хүүхдүүдийн одоо ингээд нэгдүгээр ангид хүүхдээ оруулах гээд явхаар ихэнх хувийн сургуулиуд одоо математик гадаад хэлний гүнзгийрсэн сургалттай айл гитсэн байх. Тэг хүн болгон математикч болдгоо, хүн болгон за яг хэлтэй байх шаардлагатай л байх л та. Хүн болгон математикч болдгоо л гэдэг шүү дээ. Тэгээ одоо тийм сургуульд эцэг эхчүүд эсвэл хүүхдүүдэд өгөх учраас эрэлтэнд байгаа учраас байгаад идэм болов. Би энийг бүр өстой гайхаад идэм. Тэгэхээр тухайн сургуулийн манайх бол одоо бас тийм гадаад хэлний трийг бол багаас нь заадаг ч юм уу бага ангийн хүүхдийг тэр олимпиадад бэлдэн ч гэдэг юм тийм сургалт ерөөсөө хийдгүү. Бага анги бол ерөөсөө сурах арга барил төлөвшөх гэл. Тэгэхээр сургууль болгон өөрийн менежмент, өөрийн бодлого байгаа. Тэгэхээр одоо орос хэл дээр сургалтаа, англи хэл дээр сургалтаа гэдэг тухайн сургууль тэр талаас эхлээд нэг тухайн нэг хэсэг чинь тэр чиглэл нэлээ эцэг эхчээ сонирхдаг байсан. Одоо ч гэсэн тэр сонирхол нь байгаа. Тэр хүмүүст зориулагдаж бий болоод байна л. Гэхдээ энэ хувийн сургууль чинь одоо яг зах зээлийн жамаараа төрөөс ирж үүдийг барих ш дэмжээд өгж байгаа бол баригдахаа хөрвөл дорол баригчин. Ерөөсөө тэгнэ л тий сонголт хийхгүй нь эцэг эхчээ сонгох уу гэл ингээл харж байна. Манай сургуулийг 900 сонгож илээ гэд дараа жил сонгохгүй болчихыг үүсэхгүй шүү дээ. Та энэ 12 жилийн сургуулийн боловсролыг юу гэж боддог вэ? Энэ арай л дэндүү урт шүү. Одоо улсын сургуулийн хөтөлбөр бол арай дэндүү урт юм байл шүү. Тэр 1 2 3 дугаар анги бол залхааж хийж ял шүү. Ер нь бол дэлхийн жишг л олон улсын жишг гэж байгаа юм л да. Ер нь хэдэн жил сургад юм бэ гэдэг. Энэ 12 гэдэг нь их дийлэнх давуу ер нь голцсон. Тэр 12 дотор нь бүтцэн банк сургууль нь хэд байх вэ? Дунд сургууль нь хэдэн жил байх вэ? Ахлах нь хэд байх вэ гэдэг л
тэр улс бүрний их онцлог байгаад байгаа юм. Тэгээ манайх ч эхлээд 10 жил байж байгаа. Сая 10 жилээс 12 руу орохыг гээд их огцом хийгээд огцом хийх дотроо нөгөө бүтцийн саяны миний хэлсэн баг сургууль хэдэн жил яах вэ гэдгийг дээш тавьж нь хид савлуулаа ажиллаа л да. Тэгээ эн чинь нөгөө яг багш сургууль дээр аюу тум хямрал авчирчаад одоо энэ байдлыг үүсгэж байгаа юм. Түүнээс 12-ыг бол одоо урт тесхийг бол энэ олон улс нэгэнд бүхэл одоо биднээс илүү дуршлагтай улсууд тэнд 12 байх нь оновчтой зөв юм байна гэд оруулаад ирсэн байхад би бол нэг урт гэж санагдж байгаа чинь баг сургуулийг сунгаад байвал 4 жил байсан юм манайч 5 жил болгочихж байгаа. Баг сургуулийн багш нь 4 жилийнхаа л ямиг л заагахаар бэлтцсэн байгаа ер нь. Гэтэл 5 жилийг заах болчиход байдаг. Тэр байтугай бүр 6 жил сонгох байсан шүү дээ нэг хэсэг. 6 жил 6-3 гэдэг юм. Тэрэн дээр бол би асар эсэргүүцсэн. Тэгээ тэр зүгээр эсэргүүцэх ганцхан шалтгаан нь хэлэхэд баг сургуулийн багш дутчихж байгаа байхгүй юу. 4 жил байсан юм чинь 5 жил болоод 2хан жилийн дараа ахаа 6 жил болгоод баг сургуульд ажилладаг багш нарын тоо дутаад дунд сургууль нь хасаж ирж байгаа. Одоо нэг бор ном байт юм да 2008 онд гарч ирсэн. Боловсролыг 12 жил шилжүүлэх ном. Тэрэн дотор улаан цагаан дунд сургуулийн багш 1000-аар дутна. Баг сургуулийн багш 2050-аар илүү дутна. Дунд сургуулийн багш 1000-аар дутна гэдэг. Илүүд нь 1000-аар илүүдж байгааг шууд одоо юу гэдэг ажлаас нь хална л гэсэн үг шнэ. Ажлыг болгоно. Нөгөө дутагдж байгаа хүний яаж болох вэ гэхээр тэтгэврийн багш нарыг буцааж авна. Өгөө бол төрөвчс богино хэмжээний сургалт, жилийн сургалт юм уу хагас жилийн сургалтаар багшаа бэлдэнэ гэд бүр тийм заасан бодлогын чанартай бичгээр юмд явж байгаа шнэ. Энэ одоо зөв бичгийн дүрм байсыг л өөрчлөгдөх. Одоо бид нар ингээд хүүхдүүдтэй зөв бичгийн дүрм зааж өгөхөр биш болсон байл шүү дээ. Бидний үед зааж исэн хутлаасан байл шүү дээ. Харин монгол хэл чинь тийм сонирхол юм байлээ. Ерөөс тэр дүрм заагаал тэр дүрмэнд эргэлдүүлээл одоо ингээд энэ тэгэхээр зөв бичдэг монгол хүн байхгүй болж шүү дээ одоо. Тэгээд би ингэж боддгийн манай дунд сургуулийн хөтөлбөр ер нь бол маш муу. Бараг байхгүйтэй адилхан болжээ гэж бодож явдаг байхгүй юу. Тэгээд таны номыг уншиж хагаад Японыг байгуулсан нууц бол ерөөсөө хүчтэй ахлах сургууль, дунд сургууль гэж та дүгнсэн байсан. Тэгэхээр одоо та дүгнээд хэлэхэд Монгол яг тийм хүчтэй дунд сургуулийн боловсролын хүчтэй ирээдүйн Монголыг өөрчлөх хэмжээнд байж чадчихна. Тэгэхээр бид нар нийлэнхэд нэг ижил хэв шинжил юм дээр ингээд бүгдээр нэг ижилхэн хайрцагт орчод байгаа. Тэгэхээр Японы тэр хүчтэй ахлах гэж ялгаад байгаа нь юу вэ гэвэл баг боловсрал гэдэг бол нөгөө Японы бий болгоно гэдэг шиг манайх баг боловсрал дээр ерөөсөн монгол хүн ямар одоо чадртай гэдгийг ямар соёлтой ямар хэл заншил уламжил түүхтэй гэдгийг сайн мэддэг монголоор бахархдаг монгол гэсэн айдентитет тэр хүнийг бий болгох нь баг сургууль. Дараа нь дунд сургуульд бол шинжлэх ухааны мэдлэгийг өгж ирээд за тэгээд тэр дунд сургуулийн шинжлэх ухааны мэдлэг физик, хим заахаас эхлээд түүх заахаас эхлэнгээ түүхтийн сонирхол тэнд гараад байна. Тэгээд тэрнийхэн дараа нь ахлах сургууль нь харин за энэ бол дээд сургуулиар явах юм. Япон одоо дээд сургуульд ордог нь 45% байдаг. Төгсөгчдийнх нь яасан сайхан манай ч бүгдээр орчдөг. Тэгэхээр дээд сургууль тэр их байгаа байхгүй. Тэгэхээр тэр зааг одоо хүмүүсийг англиэл хаана явуулах вэ? Дунд сургууль төгссөнийхэн дараа ахлах сургууль нь тухайн нэг аймаг байна гэж бодъё. Би Ямагата гэж аймагт амьдарч байсан. 16 ахлах сургууль. 16-аа өөр өнгөтэй ахлах сургууль болж. Тэгэхээр ахлах сургуульд орсон хүүхд чинь галт тэргээр одоо жишээ нь толгойтоос хотын төв рүү ороод ирж болно, хотын төвөөс амгалан руу явчих болно гэдэг шиг хатуусан цугаа явах насанд хүрч чинь. Одоо Японч бол унаа хаш галт тэрэг сайтай. Тэгээ хүүхдүүд сонирхсан ахлах сургуульд орно. Тэрний ерөөсөө тэр 16 сургуулийн 6 л дээд сургуульд ордог хүүхдээ бэлддэг. Бусад 10 нь бол хөдөө аж ахуйн ахлах сургууль гэж байж байгаа. Тэнд би чинь хөдөө байсан байхгүй Ямага тэгээд. Тэгэхээр тэнд хөдөөнөөс тэр одоо манай чи хөдөөний сургуулиуд бол ялангуяа тэр мал аж ахуйн чиглэлээр нь хүүхдээ бэлддэг, мэрэгшүүлээд тэгэх юм бол сайхан малчин төрчих гээд байгаа. Манай тим байх тэр хөдөөний хүүхдэд ч гэсэн нөгөөний тооны дэгшгэлээ заагаал нөгөө шалгалтанд бэлдсэн сургалт байгаа. Надад нэг ийм хөдөөний хүүхдэд ярилцсан шүү дээ. Сурлага сайт юм шиг байгаа. Мөсөө нано технологи ангийг авчлаа гэд ирсэн. Тэгэд фөө яасан гоё анги авсан гэж чинь битггүй. Нэг ийм л ангид орчлоо одоо. Яана гэж гисэн. Тэгээ чи ер нь юу болох сонирхолтой юм гэхээр би ч мал бах та. Харамсалтай. Тэгэхээр яг таны над яриад байгаа тэр юу л хэрэгтэй юм байна л та.
Энэ тэгэхээр ахлах сургуулийг тэн дээр нь ангилж өгөөд тэгээ энийг ихэнх ингээ хувийн сургууль. Ерөөсө хувийн сургууль нь ахлах талдаа л их хүчтэй. Төр нь тэр суур боловсруулаа барьчаад ахлах дээр нэм гаргаад ирэнгүүт зөвхөн ингээд ирээдүйд худалдааны ажилтан болох хүмүүсийг бэлддэг ахлах сургууль байлгаад тэднэр тэр насанд хүртэл боловсруулалтыг өгөх замдаа тэр худалдагч хүний байх ёстой өөртөө шингээх ёстой тэр нэг одоо дадал зуршлын айгүй цаагаар нөгчдөг байхгүй. Тэгээ тэр хүүхэд бол төгсөөд би худалдагч явал нэг байгууллагт орно л гэж бодоо явж. Би бол ногоо тарьдаг ажиллаа хийх юм л орлоо гэл. Тэрийг тэгээд заавал багш гэж хүн самбар шохоотоо мэрэгсэн нэг багш юм биш. Үйлдвэрийн одоо сайчил гэж ярьдаг шүү дээ. Тэгээ сайн малдаг хүн гэдэг шиг сайн ногоо тарьдаг хүнийг авчираад хэлэгчдэг тийм юм байлээ. Тэгэхээр хүмүүс маань их яг тэр үедээ тэр мэрэгжлийн чиг хандлагатай ахлах сургуулийг хийгээд миний бол мөрөөдөл тийм л байсан. Би бол дээд сургуульд ордог ахлах сургууль. Надад тэр энэ боломжийг төрөлжүүлээд гаргаад ирсэн. Би бас үдээ аж ахуйн ахлах сургууль ямар байх вэ гэд нэлээд бодож исэн юм би л дээ. За баярлалаа. Харамсалтай та бид хоёрын цаг дуусж байна. Ингээд хүрэлцэн ирж ярилцлага өгсөн танд бас их баярлалаа. Тэгээд харамсалтай явдал боллоо нэвтрүүлгийн түүхэнд анх удаа техникийн шаардлага хангасангүй. Тэгээд танаас хүлцэл бичээ. Бас үзэгчдээс хүлцэл өчөө дахиад ийм алдаа айл болохоор гарахгүй баха. Ингээд ирэх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзцгаая. Баярлалаа үзэгчдээ.